зах зээлийн хөгжил бүрэлдэхүүн хэсэг үзүүлж байна. Энэхүү баримтат нэвтрүүлэгт Нэгдсэн үндэсний байгууллагын хөдөө аж ахуй хөгжүүлэх олон улсын сангийн хөнгөлөлтөд зээл, Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй зах зээл ба бэлчээрийн удирдлагын төслийн зах зээлийн хөгжил бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагаа үр дүн, амжилт, ололтын тухай өгүүлэх болно. Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл нь 2012-оос 2016 оны хооронд 5 аймгийн 65 сумд хэрэгжиж байгаа бөгөөд орон нутагт төслийн ажилтнууд чиглэлгийн дагуу ажиллаж байна. Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл 2012 оноос 2016 оныг дуустал Архангай, Булган, Хөвсгөл, Говьалтай, Хинтээ гэсэн 5 аймагт бол хэрэгжиж байна. За төслийн гол зорилго нь бол төсөл хэрэгжиж байгаа аймагуудын хөдөөгийн иргэдийн амжиргааг дээшлүүлэх, хөдөөгийн ядуурлыг бууруулахад бол гол зорилготой юм аа. 3664 гишүүн бүхий 455 бүлэг бол байгуулагдсан ажиллаж байна. Бүлгүүдийг бүлэг үүсгэн байгуулах сургалт, бизнес төлөвлөгөө, төсөл бичиг сургалт, зээл болон зээлийн батлан даалтын үйлчлэгэнд хэрхэн хамрагдах, арьс ширэн урлал, хүнсний ногоо даршлах, боловсруулах гэх мэт технологийн сургалтууд, хоршооны зохион байгуулалт, хоршоо үүсгэн байгуулах зэрэг сургалтуудад бүлгүүдийг шат араасан сургалтанд хамруулж, зээл болон зээлийн батлан даалтын үйлчлэгэнд хамрагдахад бэлтгэж өгдөг. 2013-аас 2016 онд арьс ширэн урлал, хүнсний ногоо даршлах, боловсруулах, эсхий боловсруулж эсхий бүтээгдэхүүн хийх, сүү цагаан идэ боловсруулах зэрэг технологийн 20 удаагийн сургалтанд 1344 хүн, үүнээс эмэгтэй 1217, эрэгтэй 127, өрх толгоос 134, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 50 хүнийг хамруулж сертификат олгосон. Эмэгтэйчүүд давмгайлсан бүлгүүдэд үйл ажиллагаа эхлэхэд нь дэм болгож төслөөс зээлийн таатаа нөхцөлийг бүрдүүлж өгчээ. Үүний үр дүнд одоогийн байдлаар нийт байгуулагдсан 455 бүлгийн 87% буюу 395 бүлэг 3480.2 сая төгрөгийн зээл авч өөрсдийн үйл ажиллагаагаа явуулж байна. Эмэгтэйчүүд давмгайлсан бичил бизнесийн бүлгүүд нь төмс хүнсний ногоо, жимсгэн тариалах, худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, сүү цагаан идэ боловсруулах, арьс ширэн идэл, эсхий ноос, ноолуурын бүтээгдэхүүн хийх, туслах аж ахуй эрхлэх гэх мэт маш олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Бүлэг болохоос өмнө бол тусдаа одоо харваадаага тариалаад өөснөө зарж бордуулаад тэгж л амьдэрдэг байсан л да. 9 сард бүлэг болоод одоо энэ төсөлд хамрагдаж хадгалах сав гэхтэл одоо Йонкс авсан байгаа. Бид чинь нодлон хар удаага болохоор 5 га тариад тонн 500 кг богоодо хураасан байгаа. За энэ жилийн хувьд бол үндсэндээ нийтдээ бол 5 га талбайд төмс, лууван, шар манжин, хүрэн манжин, за тагар сонгон гэсэн ийм төрлийн ногоонуудыг бол тарьсан байгаа. Төмсий бол нэг ойролцоогоор нэг 30 тонн хавцаа аавна гэсэн төлөвлөгөөтэй байгаа манай бүлэг. За луунгаа болохоор нэг 5 тонн орчим авчих байх гэж бодож байна. Чацрагны мод тарьж байна, үхрийн нүд тарьж байна, мойлны мод тарьж байна. Бүлэмжиндээ болохоор өгөрцөө, помидор, чинжүү, нэг ороотор сэрүүлэгч гэж газар хагалдаг, тэгшилдэг, үний хагалгаа яадаг, сэрүүлэгч яадаг тийм тоногт хөрөмж авсан. Төсөл хэрэгжиж байгаа сумдад төрийн өмчийн мэдлийн боловч ашиглагдахгүй байгаа 20 барилгыг засварлахад 580 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, худалдааны болон үйлчлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүлгүүд 300 гаруй хүнийг ажлын байртай болгосон байна. Хүүхд арга үйлчилгээ эрхэлж байгаа. Тэгээд 3 багш нэг юутай галч туслахтай. Тэгээд 3 багш нь болохоор ээлжилж хүүхдэд өдрөө ээлжилж хүүхдэд хараад нэг нь тоогоочоо игээл тэгээд ээлжлэл хүүхдэд харна. Манай одоо энэ ажилчдаас чинь бүгдээрээ одоо амьдрал ахуйн тэгшэрсэн тийм сайхан хүмүүс биш. Бас зарим нь өрх толгоосон эмэгтэй жүүл
одоо ар гэрн гачигталтай ийм хүмүүс ч бас хамтарч ажиллаж эхэлсэн болохоор бид нар одоо тэр хүмүүстэй одоо дундынхаа сангийн мөнгнөөс одоо тусламж өгөх, зээл өгөх, бас зээл өгөх одоо ийм үйл ажиллагааг бас бүлэг дотроо бид нар явуулж ажилладаг. Бүлгүүд худалдаа үйлчлэгээний чиглэлээр эмийн ургамал төвж боловсруулан савлан худалдах, төрөл бүрийн цагаан эдэ боловсруулах, хүнсний ногоо тариалж даршлах, худалдан борлуулах үйлчлэгээг үзүүлж байна. Мал аж ахуйн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг. Тэгээд бид анхлан одоо бүлэг байгуулахаас өмнө бол одоо ганцаараа одоо хүүхэдтэйгээ өрхийн үйлдвэрлэл эрхэлж ийсэн. Одоо харин бүлэг болж ажилласнаар тэгээ одоо ажилчинтай 3-4 хүнийг ажиллаар хангадаг ийм болоод ажиллаж байна. 2014-өөс 2016 онуудад харилцан туслалцаж хамтдаа хөгжсгөө урандор бүлгүүдийн туршлага судлах уулзалтыг Архангай, Булган, Хөвсгөл, Хинти аймагуудад зохион байгуулж нийт 400 гаруй хүнийг хамруулжээ. Төслийн хүрээнд өрхийн төвшөнд бичил бизнес эрхэлж байгаа амьдралын чадвар доогуур өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжихээс гадна жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг нэмэн өртгийн сүлжээнд хамруулан дэмжиж байна. Нэмэн өртгийн сүлжээг хөгжүүлэх, импортыг бууруулах, экспортыг нэмэгдүүлэх зорилготой үндэсний нэмэн өртгийн сүлжээ, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимсгэн гэсэн 3 үндсэн чиглэлтэй. Эдгээр нэмэн өртгийн сүлжээнүүдийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад түлхүү анхааран ажиллаж, нийт 694 тариаланч, ногоочд, малчд, фермерүүдийг сургалтанд хамрууллаа. За нэмэн өртгийн сүлжээ гэдэг нь болохоор ямар аливаа нэгэн одоо бизнес санаа, бүтээгдэхүүн үйлчилгээний санаа, үйлдвэрлэгчийн толгойд тархинд оюун санаанд анх бий болоод тэр нь хэрэгжээд эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчийн гар дээр очиж байгаа энэ бүх процессд оролцож байгаа тэр бүх циклийг одоо нэмэн өртгийн сүлжээ гэдэг. Мөн сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимсгний нэмэн өртгийн сүлжээний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 190.8 сая төгрөгийн үн бүхий бага уврын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бодит хөрөнгө оруулалтыг төслийн аймагуудад орууллаа. Жижиг дунд үйлдвэрийн хувьд хамгийн чухал зүйл нь хөрөнгө оруулалт байдаг бөгөөд төсөлд хамрагдсан 16 хоршоо компани зээлийн батлан даалтын сангаас бага хүүтэй 1.8 тэрбум төгрөгийн зээл аван үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Чадвах бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд нийт 8 төрлийн сургалтуудад төсөлд хамрагдсан 55 жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хоршоодын 220 хүнийг хамрууллаа. 10 тонн хэмжээний аар цавж 5-6 тонн аар бол үйлдвэрлэдэг байлаа. Эхлээд 3 хүнтэй үйл ажиллагаа эрхэлжсэн. Тэгээд энэ 130 сая төгрөгийн төсөлд санхүүжилтэнд хамрагдаад үйлдвэрлэлт тэрнээс хойш 9 нэмэгдэж 15 онд 103 сарда 40-с 50 тонн аар цавж жилд 20-с 25 сая төгрөг 25 тонн аар үйлдвэрлэдэг бол ажлын байр 7 хүнээр нэмэгдсэн. Хинти аймгийн Баяадрас өмнө газар тариалан мал аж ахуй гурилын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хөдөө аж ахуйн компани таамаа. Үндсэн үйлдвэрлэлийн маань одоо газар бол 600 га эргэлтийн талбайтай. Нэг жил болгоно 50% нь өөрийн шигээ 50% нь тариалт хийгээд ингээд авсан будаагаараа өөртөө гурилаа үйлдвэрлээд ингээд тойргийн 6 сумд гурилаа борлуулж ингэж ажилладаг компани байна. 2015 онд манай компани төслөөс зээл авсан байгаа. Техник технологи шинжлэх ажлын байраар хангах одоо бүтээгдэхүүнийхээ одоо гарт чанарыг дээшлүүлэхэд асар их нөлөө үзүүлсэн гэж үзэж байгаа. Зээлийн одоо үр дүнгийн хувьд бол манай компани 2007 оноос гэж гэр бүлийн хэмжээнд цай үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгээд 2015 онд нэмэн өртгийн сүлжээнд хамрагдаж JICA-гаас 70 сая төгрөгийн төсөл авсан. Тэрүүгээр үйлдвэрлэлээ өргөжүүлж 4 төрлийн тоног төхөөрөмж авсан. Тэгээд цайныхаа нэр төрлийг олшруулж одоогоор 7 төрлийн цай үйлдвэрлэж байна. Нэмэн өртгийн сүлжээ дэд бүрэлдэхүүн хэсгийн бас нэгэн зорилт бол эмэгтэйчүүд давмгайлсан бүлэг болон малчдын бүлэг дэмжих үйл ажиллагаанаас төрөн гарсан хоршоодыг дэмжих явдал юм а. Энэ дагуу өөрсдийн бизнесээ өргөжүүлж, өргөтгөж байгаа хоршоодоос тодорхой шалгуураар сонгон авсан бөгөөд
эмэгтэйчүүд авмгаасан бүлгээс 8, малчтын бүлгээс 4 хоршоо Нэмүү өртгийн сүлжээнд хамрагдаад байна. 2014 онд 2 бүлэг нийлж 24 хүнтэй эко хялгамт нэртэй хоршоог анх байгуулад эсхий бүтээгдэхүүн, шөрөө урлал, тэгээд ойдол, гутал, хүнсний ногоо, за сүү цагаан эдээ гэсэн чиглэлээр ажиллаж байсан. 2014 оноос дундын сангаа бүрдүүлээд одоо зөгийн аж ахуйтай болсон. Одоо зөгийн балаа бид нар одоо гадаадд гаргах ийм зорилтыг тавьж ажиллаж байна. Төслөөс 10 сая төгрөгийн зээл аваад одоо тоног төхөөрөмж худалдаж аваад үйл ажиллагаагаа үргэлжүүлсэн. Тэгээ нийтдээ 9 гишүүнтэйгээр далайн ээжийн долгио хоршоо байгуулагдсан. 2014 онд эмэгтэйчүүдийн бүлэгийнхаа нэрээр 10 сая төгрөгийн зээл авсан. Энэ 10 сая төгрөгөөрөө бид нар эхний ээлжинд хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгаа. Тоног төхөөрөмж авснараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн маань өсөлттэй болж өдөрт бид нар дунджаар 30-аас 40 кг кимчи дарж үйлдвэрлэдэг, түүнийг борлуулдаг болсон. Энэ 2015 оны 12 сард 50 сая төгрөгийн зээл авсан. Тэр 50 сая төгрөгийнхаа зээлээр бид нар бас өөрснийхөө үйлдвэрлэлийг өргөтгөж дутуу байсан шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авч одоо ингээ үйлдвэрлэлээ өргөтгөж байгаа. Зээлийн батлан даалтын сан. Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн хэрэгжилтийн явц дунд 2013 онд хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангаас Монгол Улсын засгийн газартай хамтраад зээлийн батлан даалтын үйлчилгээг хөдөө орон нутагт нэвтрүүлэх, төслийн 5 аймаг дахь эмэгтэйчүүдийн бүлэг, хөдөө аж ахуйн бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд батлан даалт гаргах замаар хөдөө аж ахуйн зах зээлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр харилцан гэрээ байгуулжээ. Үүний дагуу төслийн хүрээнд зээлийн батлан даалтын сангийн дэд нэгж ажиллаж байгаа бөгөөд төсөл хэрэгжилтийн хугацаанд Архангай, Булган, Говьалтай, Хөвсгөл, Хинти аймагуудын нийт 450 эмэгтэйчүүдийн бүлэг, 45 аж ахуй нэгж, хоршоодод чадвах бэхжүүлэх шат тараасан сургалтуудыг өгөхийн зэрэгцээ, зээлийн их усүрийг олгох, барьцаа хөрөнгийн дутагдaltaй зээлдэгчдэд батлан даалт гаргах үйл ажиллагаа хийгдэж байна. За нийтдээ манайх 4 зорилттой бүлэгт бол энэ батлан даалтын үйлчлэгийг ол хүргэж ажиллаж байна. 2 төрлийн батлан даалттайгаар Багцын батлан даалтын үйлчлэгийг төсөлд хамрагдсан 5 аймгийн эмэгтэйчүүд авмгаасан бүлгүүдэд 10 хүртэлх сая төгрөгийн зээлэнд 80% нь батлан даалт гаргаж байна. Энэхүү батлан даалтын ажиллагааг амжилттай туршилсан хэмээн үзэж 2015 оноос хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлдэгчдэд 10 хүртэлх сая төгрөгийн зээлэнд 80% батлан даалтыг орон даяар гарган үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. За эмэгтэйчүүдийн бүлгийн хувьд бол нийт 363 бүлэгт 4.4 тэрбум төгрөгийн зээлэн дээр 3.2 тэрбум төгрөгийн батлан даалтыг гаргаж явж байна. За хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хувьд бол 518 зээлдэгч нар дээр 3.2 тэрбум төгрөгийн зээлэн дээр 1.6 тэрбум төгрөгийн батлан даалтыг гаргаж байна. Багцын батлан даалтын үйлчилгээг төрийн банк болон Капитал банктай хамтран хүргэж байна. Батлан даалтад тавигдах шаардлага нь эмэгтэйчүүдийн бүлгүүдийн хувьд төслөөс үүсгэн байгуулагдаж, чадвах бэхжүүлэх холбогдох сургалтуудад хамрагдсан байх. Мөн тухайн бизнес төсөл нь банкаар судлагдаж дэмжигдсэн байх үндсэн шаардлагууд тавигдаж байна. Харин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлдэгчдийн хувьд бизнес төсөл нь хөдөлмөрийн хилцээр дэмжигдсэн байх үндсэн шаардлага. Мөн банкаар судлагдаж шийдвэрлэгдсэн тохиолдолд хэрвээ тухайн зээл үсгч барьцаа хөрөнгийн дутагдaltaй бөгөөд батлан даалтын дүнгийн 1% тэнцэх шимтгэлийг төснөөр батлан даалт шууд олгогдох юм аа. За төслийн хэрэгжилтийн хугацаанд бид нийтдээ 6.3 тэрбум төгрөгийн зээлэн дээр 4.4 тэрбум төгрөгийн батлан даалтыг гаргаж явж байна. За эргэн төлөлт бол 97.9% байна. Төслийн үр дүнгийн судалгааг бид нар жил болгон өрхүүдээр явж авч үздэг. За үүнд бол малчтын орлого хэрхэн өөрчлөгдөж байна, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн борлуулалт өсөж байна уу, нэмэгдэж байна уу, зээл авах, зээлийн хүртээмж хөдөө иргэдэд ямар байна, энэ ялангуяа төсөлд хамрагдаагүй өрхүүдтэй харьцуулахад бас өөрчлөлт байна уу гэдгийг хянаж үзэх төслийн үр дүнгийн судалгааг авч үздэг байгаа. Төсөл 12 онд хэрэгжиж эхэлсэн. 13 онд үйл ажиллагаа явуулсны дараа бид нар 14 онд судалгаа хийж үзэхэд бол үрхийн амжиргаа, одоо мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг дээр бол нэлээд ахиц өөрчлөлт
гарсан байх жишээ нэ. Энэ тал дээр судалгаанд хамрагдсан өрхүүд 91 орчим хувь нь ямар нэг байдлаар энэ тэдний амжиргаа болгон орлогод ахиц гарсан гэж хариулж байсан.